Jesus. This video is the last time the world saw him. Америкийн гэрэл зургийн сурвалжлагч Тийс 2012 онд Сирт байхдаа сургуу алга болжээ. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Жо Байден Тийсийг буцааж авчрахын тулд зөвхөршгүй зүтгэнэ гэж эцэг эхэд нь амласан байна. Тийсийг Сирт барьцаалагдсан гэж үздэг. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Джеймс Саки уулзалтын үеэр ерөнхийлөгч Тийс Аустныг гэр бүл нь буцаан авчрахын тулд боломжтой бүх арга замаар үргэлжлүүлэн ажиллах амлалтаа дахин илэрхийлэв гэжээ. Ерөнхийлөгч Жо Байден цагаан ордны сурвалжлагчдын оройн зоог дээр үг хэлэхдээ дэлхийн өнцөг болон бүрээс баривчлагдсан сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлсэний дараа засгийн газар Тийсийн гэр бүлтэй холбоо тогтоосон байна. Цагаан ордны сурвалжлагчдын оройн зоогийн үеэр тэр бид алагдсан, сургаггүй алга болсон, шоронд хоригдсон, баривчлагдсан, эрүүдэн шүүгдсэн, дайныг сурвалжилж, авилгыг гэлчилж удирдагчтай хариуцлага тооцдог сэтгүүлчдэд хүндэтгэл үзүүлдэг гэжээ. Мөн 10 жилийн өмнө Сирт байхдаа сургаггүй алга болсон фото сурвалжлагч Тийс Аустнын гэр бүлийнхэнтэй уулзаж хүүгийнхэн тухай ярих хүсэлтэй байгаагаа дурджээ. Ерөнхийлөгч эдгээр тайлбарыг хийсний дараа цагаан ордны ажилтнууд уулзалтыг зохион байгуулахаар ажиллаж эхэлсэн байна. Цагаан ордны хэвлэлийн нарийн бичгийн дарга Джеймс Саки цагаан ордон Тийсийн гэр бүлийнхэнтэйгээ маш нэгт холбоотой байсан гэж онцлон тэмдэглэжээ. Техас мужийн Хьюстон хотын гэрэл зурагчин сэтгүүлч Тийс Аустин 2012 онд Сирийн нийслэл Дамаскын ойролцох маргаантай бүсийн шалган нэвтрүүлэх цэг дээрээс алга болжээ. Тэр үед Тийс 31 настай байсан юм. Тэрээр өмнө тэнгисийн цэрэг байсан бөгөөд фото сурвалжлагч болж Вашингтон Пост цэрэг хэд хэдэн сонинтой хамтран ажилладаг байжээ. Тийсийг алга болсноос хойш хэдэн 7 хоногийн дараа цацсан богино хэмжээний бичлэгт хамгийн сүүлд харагдсан байна. Бичлэгдэр түүний нүдийг боосон байсан бөгөөд эргэн тойронд нь зэвсгэлсэн хүмүүс түүнийг өгөхөөс өмнө мусульманчуудын уламжлал ёсоор хилдэг залбирлыг давтахыг алавдаж байсан гин. Үүний дараа айсан Тийс өө Есүс гэж хэлж буугаар бичлэг дуустдаг. Jesus. Бичлэгдэр Тийсийг гэмтээсэн зүйл бичигдээгүй, амьд байгаагаар төгсжээ. Уг бичлэгээс хойш түүнээс ямар ч сураг ажиг гараагүй байна. Сирийн засгийн газар түүнийг олзлон барьцаалсан гэсэн асуудлыг хүлээн зөвшөөрдөггүй байна.